Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерхий командлагчийн ивэл дор зохион байгуулагдах төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цагдаа дотоодын зэргийн байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Чуулганыг дотоодын зэргийн штабын дарга бригадийн генерал Чингис нээж мэдчилгээ дэвшүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба агчдын ёс зүй, бие бэлдрийн бэлтгэлчлэлтийн төвшин тогтоох 2 дугаар үзлэгт дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн батлагдсан удирдамжийн дагуу хамрагдлаа. Үзлэгийг дотоодын цэргийн штабын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, цэргийн нийтлэг дүрмүүд, бие бэлдрийн бэлтгэлчлэлтийн төвшин, ёс зүй болон сэтгэл зүйн байдлыг тодорхойлох асуумж, дүрмж байдал зэрэг үзүүлэлтээр шалгаж үнэллээ. Монгол улсын зэвсэг түвшний жанжин штаб Номхон талаа дахь Америкийн нэгдсэн улсын хуурай замын цэргийн командлагтай хамтран хааны эрэлт 2023 энхийн ажиллагааны олон улсын сургуулийн чадварыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд эмэгтэйчүүд инх тайван ба аюулгүй байдал сэдвт 4 өдрийн уулзалт сургалтад тус штабаас 2 алба агчийг хамрууллаа. Алба агчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Гард Магна аймлагт урьдчилан сэргийлэх эрт хөдөлгөх үзлэг онцлогоонд анги тусгай салбарын алба агчдыг хамрууллаа. Дотоод иргэн их сургуулийн цагдаагийн сургуулийг аюулгүй байдал дотоодын зэрэг мэргэжлэр төгссөн офицеруудад дотоодын зэргийн анги байгууллагын үндсэн чиг үүрэг, алба ажиллагааны болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг гүйцэтгэхэд анхаарах асуудал, ажил албандаа хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр штабын хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтэн нар ажлын чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж алба хаах гэрээ байгуулав.